Говьолтой аймгийн Дарив сумын Харьяат, Монгол улсын Гавьяат эдийн засагч Намжимын Содном Эрдэнэцэнгийн уулнаас олдсон эрдэнэ өгүүлэг. Дэлхий дэлгэрэн дэнж ногоорох сагарах усны шувууч хэдэн уурхайчид бажрын хөндөд дуу хуур болон ирж анир чимээгүй аглах хөвчийг амьлуулж айл сагалдынхныг бууж умардан сонин сонсох газартай бүсгүйчүүдийг харцаж чулуудах харчуудтай болгоно. Уурхайч цөөрсөн газар хүний олон цугларч дуу хөгжим хангинаж хүчит техник хөнгөрөн хөдлөмөр бүтээл ундардаг болохыг ажигт малтмал алт арвинтэй энэ нутгийн андахгүй. Нутгийн ардууд уурхайчдад бие сэтгэлээрээ татагдан ичи ахай анд нөхөр болон зүү орох цайгүй ханьцна. Тэдний зан аашны сайхнаас гадна ажил бүтээлийн арга хариншин эдэл чирглэж байгаа багаж төхөөрөмжөд тогшлон Монгол малж ухаанаар тайлж тайлбарлаж боломгүй өөрийн эрэхгүй бишрэл төрүүлэх нь олонтой. Амьдрал ахын хар бор ажлыг Монгол ухаан мод чулуу ухнаар зохицуулсаар өдийг хүрсэн өвгөн буурлуудын зарим нь хонон өнжин гайхаж сонирхон ч би нутгийнхан уурхайчдаас соёл иргэн шил шинжлэх ухааны олол дамжилтыг жилээс жилдээ шимтэн суралцаж танин мэдэж байдгийг хэнч үл анзаарна. Тэр нутгийн залуусын тухайн жилийн хувцсны завгар үс засалд өвөрмөц үхэллэгийг хавар ирсэн уурхайч тодорхойлох жишээтэй. Отвал дээр гарч хонь хар шлүүз авах үед мал услах зүгээр гэх мэтэр уул уурхайн үхэллэгээр хөгшөд хүүхэдгүй хөөрөлдөх нь энэ үхэнд. Харин энэ нутагт хамар гиндэн гэх 80 гаруй настай хэрнээ 50-60 та юм шиг тавхилдсан хөгшин байх. Тэр хаа нэг халамцгаараа та нарын эцэг их төрөөгүй байхад 20 дугаар зууны босгон дээр энэ нутагт 5 хэлтэнтэй Америк техникээр алт толборлож байлаа. Гэдэл уурхайчдтай ном хэлцэх. Тэрний яриа үнний хувьд тань алтугай хормыг гадарлаад байгаагаас мэдэгдэнэ. Гэнтэн гой нэр хүндэ төмөө инженерийг ирснээс хойш хатанд гарах нь тэрэ. Төмөө инженер уулуурхайн ашиглалтын инженерийн мэргэжлээр гадаадд дээд сургуульд төгсөөд хэдэн жил төрийн албанд зүтгэж угаад ирсэн билээ. Тэр мэргэжлийн талаар номын үзэж ногоотой шилийн уусан төр засгийн байгууллагын удирдан зохион байгуулах ажилд нилээд нухогдсон ирэлсэн сүгшиг болж одоо л үйлдвэрлэл амьдрал дээр эд шидэн үзэх хүслэнд хөдлөгдсөн амтан. Төмөө инженерийг түшиг болох хүн гэж ажиллаж амьдрах бүх боломжоор нь хангах гэж уурхайн дарга хэрдэн лөхөл алдан тав тухын бодон тусд нь орон гэр барьж өглөө. Ганцви ярих хүний тогшлыг тоолвол 13-нд багтах тул төвөг удаж төвхнөх ажил төмөд байсангүй. Алтны шорон ордын алтыг усаар угаан баяжуулан олборлдог учраас цас мөс хайлангууд уурхайчдын хээрийн үйлдвэрлэлийн ажил булаг шиг ундарч дулааны үйлрэлд уурхайчд цаг нартай уралдан чөлөө завгүй ажиллана. Харин цагаан хэр унан дэлхий ээж цас мөс нөмөргөөрөө хуйгалахаар үйлдвэрлэл зогсож уул нутагт уйтхэр гунийг ашиглуулсан үнэг нь шогшоо салих үе эсгэрэн үлддэг. Төмөө инженер ч энийг 5 хуруу шиг мэддэгээс тавлж туглан цаг алдалгүй үйлдвэрлэлийн ажилд ханцуй шамдан орлоо. Ерөнхий инженер л болсон хойны тэнд тог тасрах энэ дэвдрэл гарчи техник сул зогсох ээлжи мастер батыг эхнэр нь хардаж шаналгах товор нутгийн шилжилээ даран ирэх төлөөлөгчдөд ажлаа тайлгнах гэх мэтийн их хадаггүй эцэс төгсгөлгүй их ажил олон асуудалтай оролдоно. Онож алдаж байгааг асуух хүн цагинж бодох хугацаа байхгүй болохоор аливаа асуудлыг тухай бүрдэн шуурхай шийдвэрлэн өдөр шөнө өглөө үчиг үл анзааран төмөө инженерийг ажиллахад амьтан хүний ам сайн байгаа нь тэрний альжаалыг тайлж ажиллах урам эрч хүч өгнө. Тэр дээд сургууль төгссөн тэмдэг диплома гардаа авахтай инженер гэж нэг дуудуулж байснаас санах боловч тэрнээс хойш 5 жил энэхүү эрхэм нэрээ бараг мартах шахжээ.
Харин үйлдвэр дээр инженергүй үг сонсохгүй. Бүр сүүлдээ ижил таслуулж мэрэгжлээр бахархах сэтгэл төрнө. Хаяа үүлэн чөлөөний нар шиг зав зай гарахад төмөө инженер тоглоом наадам хөгөд явчих. Тэрэнд тоглож л байвал хамтран тоглогч өрсөлдөгч нь хэн ч бай хамаагүй. Харин ч бүхнийг дуудаж зогсуулан заримдаа хорон хошин үг чулуудан өрсөлдөгч нарынхаа хор шарыг зорив төдлөгөж тоглоомыг идэвхтэй болгоно. Уурхайч дунд ажил мэргэжлэрээ биш юм аа гэхэд спорт урлагаараа бусдыхоо хошуучлах нэгэн хэсэг байх л да. Тэдэнтэй ойр дотн байх нь хамт олон бүрдүүлэх чухал ач холбогдолтойг төмөө инженер ойлгоно. Тэрний хамгийн дотны шатар тоглогч нь хамар Гэндэн гой. Гэндэн гойн хуучлах яриа нь илүүдэхгүй бол харин ч сайн тоглоно. Тэр хэд хоног байгаа тэрэг болгон инженерийн дэрж шатар тоглож шөндөл болгоно. Алтугаалгын хугацаа дуусах төхөн шөндөө голын өсө хөвөө хязгаараараа заримгтан уурхайчдыг оны ажиллаа өрсөн амжуулахыг агшнаар шавдуулах боллоо. Уурхайчд эрмөн эрчих хүчтэй ажиллаж байтал элсний алтны агуулга буурч сүүлдээ бүр алга боллоо. Энэ явдал уурхайн удирдлагыг уйлах ихтэж уурлан багтахад хүргэн мэл гайхаж цэл хөхрүүлэх нь тэр хүн бүрийг ордынхоо хайгуулын тайлан зураг уулын ажлын төлөвлөгөөг үзэж уншихад хүргэлээ. Зузаар хар хуцуухнанд гихчээр түмээ ундах итгэ хагаслан уншин судалж судалгаа дүгрэлтхийн хайгуулын инженертэйгээ ажиглаж байгаа хэсгийг ихэ өнцөг булан мөрөгцгийг хэсэн хэд гурван дээж авч угаалгах боловч байдлыг өөрчлөхгүй нь сэтгэл шаналгана. Байгалийн тогтос гэдэг барилга байшингийн өрлөг шиг уйлан тогтдоггүй ажээ. Хайгуулчдын зурсан зураг хэдэн өрмийн цооног хайгуулын малталтыг шулуун шугамар холбон алтны нөөц элсний зузааныг тодорхойлсон нь муу дээр муухай дээр улдсан нэмрэгчээр бодлаан үүсгэн бухимдал төрүүлнэ. Нэг өрөө төмөө инженерийг зураг тайлан тооцоо шагайн суудлаг Гэндэн гой хаалгуудэр дэвхрэх шахам орж ирээд мен дамрын солиочгүй. Сарай зүс чинь барайгаад яасан тав тохгүй юм болов уу гэд шалгалаа. Алт гардаггүй, ажил явдаггүй. Гэтэл Гэндэн гой ам биш сая биш. Арга учрыг олж болох байлгүй. Бүгдээрээ зөвлөвөл болно шүү дээ хөөмөн. Яг юу н болохгүй да аахан нэг сонсоод орхи гэж сайхан сэтгэлээр халамжлана. Төмөө дотроо энэ хөгшний сэтгэл нь сайхан юм дөө тэрнээс биш туслана гэж юу байхав гэж бодсон ч алттай хэлсниймаа судал алга болчиход хоосон шороо угаагаад байдаг боллоо. Хайгуулын тайлан зураг буруу хийгдсэн юм уу эсвэл бид хэмжилтэй буруу хийв үү мэдхэ байгаад байна. Ингээд л Гэндэн гой хизээ язана уулын инженер шиг та нар яг хаанаас элсээ авч угааж байгаа юм бэ? Бор тохон дээд жалганы доод завжнаас гэж төмөө инженер хариуллаа. Гэндэн гой тэр жалганы чин дээд завжинд хятадын ухмал намайг хүүхэд байхад байсан бил. Нүгэж явждаггүй юм бол уурхайн амны бэглэгэн байх л ёстой. Гэд өөртөө итгэлтэй наргүй оочны сахлаа имрэн суун. Төмөө инженер өвгөний хэлснийг анхаарах нь зөв гэж үзээд маргааш нь жалганы дээд завжинд хөр суулвал 2-3 төө дороос уурхайн амны майханлан барьсан модон бэхлэгэ тарвганы зусаал нүг шиг энд тэндээс онгойж харлан гарч ирэн уурхайчдын гайхлыг төрүүллээ. Тэндээс авч угаасан элснээс алтнаас гадна цагаан Орсын зоосон мөнгө, Хятад ганцны гуйлан толгой, Монгол дээлийн мөнгөн товч зэрэг угаагдан гарах нь Гэндэн гой хэлсэн ярьсныг бадалж тэрнийг амьд бурхан болгох нь тэрэ. Үйлдвэрийн ажил жигдрэн алт аримн гарч бүхний сэтгэл өөдрөг тэр нэгэн өдөр төмөө инженер баяжуулагч инженер бурманаар үйлдвэр дээр ажилчтай уулзан эл сугаах технологийн хүйтэн цагийн гормын зааварчилгаа өгч байтал хой төдлөөр бараа морьтой нэгэн хүн гарч ирэн бог шогсуулсаар ойртоход төмөө инженер энэ ямар хүн байдаг вүлээ гэхэд бурмаа
Гэнтэн гойлвэн хэд оноод л ирж бидний ажлыг харж хууч хөөрөн хэдэн цаг суудаг юм? Настай хүнд гэрц суух нь уйдгартай. Нар салхинд хээр хөдөө сууж байх нь таатай байдаг юм шиг байна лээ. Заримдаа ажилчдад эрдүрдийн элдв долоо юм ярьж ажил цалгардуулах гээд бараг хөөгдөж туугдах нь холгүй явдаг гэж. Манай залуус халамжлан хүмүүжүүлэгчгээд нэрлэлчихсэн. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар санаа овштой юм хэлээд байдаг юм л дөө. Гээд нэг их тоосонгүй. Гэндэнгой мөрөж өдөрлөн хазар нөхтөнд авч өвсөн тавьж байгааг харахад нэлээд удах бололтой. Тэр хурч ирээд бүгдийн амар амгалан айлдахын туглан суугаад төмөө инженерт "Зя ахих нь хэлсэн алдаагүй байгаа биз? Алт байна уу? Эндээс Орос, Монгол, Америк, Хятад, Бурят гээд олон хэлтэн үндэстэн нийлээд алт авсан даа. Чи сайн хүү байна? Хөгшин хүний үг сонсдог. Тэрнээс биш одоо хөгшөд ярих нохой хуцхыг залуус тоохоо байсан цаг. Харин 10 жилийн өмнө уул уур хайн даргасан байхаа одогоо гэдэг гуйлга ухаанаа гуйдэл цагилгаан шиг нүдэн гэрэлтсэн шовлцсон сэргэлэн шар банд та салбарын хөгжлийн амьд гэрч байна гэж намайг нэг тоосимдаг. Ингээд тамхиасаала түмээ. Гэндэнгой Ахмадын сургаал алт гэдэг шүү дээ. Аав ээж шиг та бүгдийнхээ үгийг сонсож алганы амтыг амсаж явахгүй болохгүй. Би болон энэ дугаа энэ олон уургайчин залуусын өдий зэрэгтэй явна. Та бүгдийн л аж ахуй шүү дээ. Та манай үйлдвэртээ чухал тус хүргэсэнд их баярлалаа. Ороо манайхаар очиж ганц хоёр нүгээрээ. Одоо би усны насосын станцын засвартай танилцах ажилтай байна л да. Гээд машинтаа суулаа. Гэндэнгой Бороо хойшоо гэж миний ажид тусгаж юу байх вэ? Да, ороо очно. Миний хүү нарны гол тойд ажил амжуул. Ингэж нэг их өөрөмсөг сэтгэлээр хэлэн ногоон хаш сурвалтай ганцаа завжинта зун цэнхэр утаа сунаглуулсаар үлдлээ. Ажилчдын зарим нь хоорондоо шивэр авиргэлцэн зарим нь та инженерийн зөвлөх боллоо штэ гэж цаасан малгай өмсгөн цаашлуулна. Өрсөн бүхэл урайгүй байхад зочилдог Гэндэнгой ажил дуусхын тест чадан хүлээж аваад төмөө инженерийн очилоо. Ганц би ярь хүний гэрх өлөн тоосон дөлгийдүүлэн зэвхий дан нэг л тав тухгүй байдаг байтал энэ удаа пүн хийгээд халуун дулаан өргөж гэрийн эд тогшил аяг тавг нэмэгцэгчтэй эхнэр хүний гар хүрсэн янзтай. Тарга хоньны махны хурц өндөр хамар цоргон гал дээр пор буцалж байлаа. Төмөө Гэндэнгойг дээшээ суухыг өрн цааигаллаа. Тантай эхлээд манай үйлдвэрийн дарга уулзна гэсэн. Дараа нь хоёулаа тавтай тухтай хэд нүй гэлээ. Үйлдвэрийн дарга дугур гэж дуу яриа цөөнтэй өндөр шар хүн байх. Өмнө нь тулж уулзан туглан ярьж яваагүйсэн. Одоо уулзаж учрах ямар хэрэг гараа юм бол эртэд бодийн авгай нэма хууч дэлгэж худлуун ярьж үйлдвэрлэлийн ажилд саадвал дарга нар загнадаг юм шүү гэж байсан. Таатай тэр нь болох нь л дээ. Хэдэн өдрийн өмнө 4 хүүхэд хэл ам сугуулж гэхэд асууж шалгаан 10-20 минут хуужилсан минь буруудаж угаа юм байна да гэж бодож суудал дугур дарга баяжуулагч Бурма хоёр орж ирэн мен дусаа мэдэлцлээ. Бурма энэ гэрийн эзэгтэй шиг ширээ засан тав халбагуулан мах гаргаж тэр гурвыг зочлохын тэрэ. Дугур даргач Гэндэнгойг хоол идэхийг ураад төмөө инженерт хандан нөгөөдхөө гэж байна. Төмөө инженер цүнхнээсээ 2-3 бичиг цаас гаргаж даргадаа өглөө. Тэгээд Бурма руу дохин бас л нөгөөхөө гэлээ. Гэндэнгой ямар олон нөгөөхтэй улсвэ нэг л юм болох нь дээ гэсэн сүүийн бодон ганц хоёр хэрчим хамтаа хийж ширхэг шүдгүү болсон буйландаа талхиул суудал Бурма зүүн талын шүүгэнээс арх гарган 4 жүнцэнд хундгаллаа. Дугур дарга усан албархуу байдлаар хоолой засаад "Да, Гэндэнгой. Манай үйлдвэрийн удирдлага хөдөө хэр үйлдвэрийн талбай. Ажлыг өрөө. Айлгэрт хаалуулха
уулзалт хурал зөвлөгөөн хийдэг улс гэдгийг та бараг гадарлах байхаа. Бид өнөөдөр таныг Төмөө инженерийн ороо ирэх юмаа гэж дуулаад танд олон дахин явдал удахгүй тулд энд хүлээн авч уулзсан баярлан талархсан илэрхийлж дурсгалын зүйл шагнал гардуулах гэсэн юм уу гэж шингэн шар халимгаан хэвлэж хойш нэг илээд үйлдвэрийн даргын тушаал уншлаа. Даргын уншиж байгаагаас хагас сутуу сонсвол үүнтэй зөвлөмж өгч үйлдвэрийн онцгой даалгавар биелүүлсэн тул уурхайчны каск малгай дурсан хагас сая төгрөгөөр шагнал сугай гэх шиг гэнтэн гой жихэнтэй итгэж ядан амдаа хийсэн хэрчэн маха зажилж чаддаггүй залгиж чаддаггүй мэлрэн ширтэд суулаа. Төмөө инженер гэнтэн гой хүнд түнэмлэх дурсгалын зүйл шагналаа хүлээн аваарай. Ингээд гэнтэн гой сандран амдаа байсан хэрчэн маха төвөнхөө гүрс хийлгэн бүхлээр залгин босч хүн тэтгэлтэйгээр шагналаа гардан авахад хацрын даган хос нулимс бөмбөрөн унлаа. Дусал нулимс юу өгүүлснийг та бидний бэлгийн оюун тайлмаа. Таныга эрүүлэнх урдуудаа наслан уурхайч нь бидэнд үеийн үед өмг түшиг болж явахын олзөөтэй өрөөлөг дэвшүүлж энэ хундгыг өргөе. Ингээд дугар дарах хундгаа өргөхөд ёроол бат оршгэ гэж Төмөө инженер баяжуулагч бурмаа хоёр төрлөг нэмэн болор хундаг жингнүүлэн тулгаж тогтооцгоолоо. 2-3 хундагны дараа гэнтэн гуайн бие тавирч үйл явдлын учир начрыг сая ойлгож халуун дотны яриа өрнөлөө. Тэд удаан сууж чадсангүй. Хүйтний эрчим нэмэгдэх цаг агаар юм даавал. Шөнийн ээлжин ажилчтай ээлжинд гарахын өмнө уулзах хэрэгтэй байна гэд уучлалтгүйн дугур дарга баяжуулагч инженер хоёр явуулж Төмөө инженер нэгэн төвгнийг өрсөн учир үлдэж шатар тоглох юм боллоо. Тэр хоёр нэг их тоглож гавсангүй. Гэнтэн гуай шагнал гардан авч 2-3 хундаг тогтоосон болохоор сэтгэл нь нилээд хөдөлжээ. Чи бид хоёр алт шатар хоёрол яриад ухаас амьдралахгүй ёр ярьсан удаагүй. Би Засагдхан аймгийн Дайчин вангийн хошууны Дархан гүний нутгийн хүн. Бага насндаа ээж аавтайгаа энд ирж Монгол ор нийгэмлэгт ажиллаж байла. Чи чинь аль нутгийн хүү вэ? Хавгай хүүхэд гэж байна уу? Гэхэд Төмөө. Би Баян-Хонгор аймгийн Галууц сумын хүн. Хавгай авч амжаагүй л явна. Гүй та найнуудагт чинь дөвөнтэй нуруу гэж алтан нуруу байдаг гэлүү. Бага байхад чийл улсад аанти нуруу гэдэг зэйсэн нуруу, Баян-Хонгор аймагт дөвөнтэй нуруу гэдэг алтан нуруу байдаг гэд сонин үншлэг дээр ярьдаг байлаа. Тийч алттай хүийн холбоотой хүү байна. Тэнд тарвганы нүхний шинэхэн дожин дээрээс бороо орсны дараа алтыг мөөг шиг түүдгийм гинэ гэсэн яриа байж үлээ. Баян-Хонгор гэдэг уучиртай нэр байх шүү гэж хуучиллаа. Төмөө инженер угаасаа хайлган цайлган сэтгэлтэй нэгэн болохоор өвгөнд биширч нутаг нуруу гараан бахархах сэтгэл төрөн. Тийм ээ. Манай нутгийнхан чинь алтан дээр мөлхөж өссөн хүмүүс л дээ. Дээр үед авдрандаа цэн алтгүй айл байхгүй байсан юм гэсэн яриа байдгийн. Ингээд 2 хундгаа сэргэлээ. Гэнтэн гуай эцэг хүний загсан захирсан дотн сэтгэлээр хүн амьтны ярих нь чиний ажил болоодгүй бололтой. Одоо амьдралаа бодохгүй бол хүүхэд чинь хэн зэдэн эр хүн байна. Нэгийг бодно угаах. Чи должин эмгнийг таних уу? Гээд хариу нэхэн ширтлээ. Юу яасан должин эмгэн? Төмөөгийн инээ түрх шиг хариулт болгон толгой сэгсэрлээ. Гэнтэн гуай. Дайри чин балган жолоочийн ээж энэ баяжуулагч бурмаагийн чин эмэн шүт. Тэр бид хоёр нэг голын хоёр хаяа нэг данх дундалж хуучилдгийм. Тэр саяхан ингэж ярнлээ.
Миний ач охин баяжуулагч инженер гэж бэлэг тэмбэрэлтэй бэргэжил эзэмсэн их заяатай охин одоо үрийнхэн зулайг үнэрлээд өөд болох юмсан гэж залбир суух боллоо. Саяхнаас энд нэг нүдэн дулаахан хүү яваад байж харагдах юм за яан мэдэх байгаа гэж хамт бодож товлож явдаг юм байгаа мүү гэж халамц өхний сангаар шахаж шалган асуулаа. Түмээ хүүхэд адил толгойлон ширээ ширтэж шивнэх төдий үгүй гэлээ гэнтэнгүй. За ахих нь ам халж баг хүүхдийн сэтгэл өмөлж орхилоо гэхэд л эрг хүн ажил амьдралыг хослуулж амжуулах ёстой юм шүү. Энэ бол ахих нь амин захаас дайлв нэг хошуу хүрэгчхий гээд толгойг нь илэн духан дээр нь үнэрлээд гарч явлаа. Хөгшний яриа түмэн инженерийн сэтгэлийг хөглөн нойрыг хүлж яжээ. Бурмагийн галлаа цэвэрлсэн гэр халуун оргин цэмцэж сэтгэлд нэг л уюг таатай байгааг сая анзаарч бодол бэлчээн. Үнэн үгэл хүнийг өмнөх хойшоо эргцүүлэн бодоход хүргэдэг ажээ. Энд ирсээр түмэн инженер үйлдвэр гэж үйсээр бусдыг бараг мартах шахсан бололтой. Харанхуйд бурмаг сэтгэлдээ харах гэж тооноор анивчих түмэн оддыг цооширтлээ. Санаа сохорвол нүд сохор гэгчээр бурмагийн ажил танилцуулж тайлагнаж байгаа дүр төрх сэтгэлд дутуу хагас буухаас бүсгүй хүний сайхан ялдам төрх бууж өгөхгүй бухимдуулна. Маргааш тэр нэг инженерийн нүднээс гадна эрийн нүдээр харах даалгаврыг өөрөө өөртөө өгөн орондоо эргэж хөрвөөсөөр давсанд явлаа. Маргааш нь үйлдвэрийн ажил ундардгаараа ундарч бор бөхсхийг завгүй мөнгөн суудал улсын авраг малчин доной уур хилэнтэй дэлбэрэх шахан гიშгэх газраа олж ядсан амтан бурмаг дагуулсаар орж ирэн мэндийн зөрөөгүй шахам. Нуур гол бохирдуулж нуудлагын ардуудыг бохимдуулж байна та нар. Учир байдлыг хэлэхээр энэ бүсгүйгээс эхлүүлээд бид улсад уус ашигласны мөнгө төлдөг шүү. Харин орон нутгийн малчин та нар улсны төлөө улаан мөнгөж төлдөггүй шүү дээ. 2-3 цаг хүлээ ус тунна гэж байна. Уурсаж байгаа усыг үнэлж цагиндаг болоо юу та нар? Бид чинь нар сараар хөвчигддэг ажилтаа ус. Алтныхан шиг өдөр шөнөгүй ээлж тулаагаар ажилдгүй. Хар ус хармалдаггүй Монгол ёс байна та. Гэдэл буухан тэр. Бурмаг харах тэрний энэрл эрен бүлтгэндэг торомхор алгнууд хөссөн юм шиг хөдөлгөөнгүй цооширтан өөрийнхөө шийдвэрт итгэлтэй байгаа нь бахархах сэтгэл төрүүллээ. Түмэн инженер доноогийн бухимдал багсаж амьсгаа дарагдтал чимээгүй төр хүлээж угаад танд өөр санал гомдол байна уу гэж юу ч болоогүй юм шиг асуулаа. Та л энийг шийдэж өг гэж доноогүй хариу нэхэн сандлаа урагшлуулан суудал заслаа. Түмэ таны асуудлыг ойлголоо. Та бид бүгд л байгаль ээжийн нэг тогооноос хишиг үртэн бор ходоодоо бордож явах хүмүүс шүү дээ. Саахалтайлын санаа нэг гэж ардын сайхан сургаал үг байна. Бид бие биенээ ойлгон ажиллаж болох байхаа болж ч байсан. Өнгөрсөн жилийн тэр нэгэн шуурганаар манай хэдэн залуус даарч хөрхөө өмөрдөн өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллан таны хоныг цасан дороос гаргаж байсан жишээтэй. Уул нь энэ хиймэл нуурыг чинь бид эргэлтийн хусаа дахин ашиглах гэж байгуулсан болохоос бэлчээрийн мал услах гэж байгуулаагүй юм л д. Гэхдээ манай үйлдвэр өглөөгөр алттай шороогоо шилүүцнээс юулдаг. Тэр үед угаалга зогсдог болохоор уусаа тунгалаг болдог. Энэ үеэр малаа усалж байгаа чийг санал болгож байна. Цаашаа та санал хүсэлт гомдлоо байнга тавьж угаарай. Бид боломжоор та бүгдээ туслахад бэлэн байна. Харин манай үйлдвэр уус ашигласны болон ашигт малтмал ашигласны газар эдлэмрийн төлбөр зэргийг улстай төлж сумын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг болохыг сумын иргэдийн хурлын тэргүүлэгч гишүүн та сайн санаж байгаа байлгүй дээ гэлээ. Доноогүй тайвширч асуудлыг тал талаас нь тунгаан бод бололтой эргэж уулзъя. Орой болох нь
хонь уул давхан гээд гарч бодлоо. Бурмаа инженерийнхээ үгэнд уярч итгэл төгс харцсан элсний нүүдэл шиг арилжиг эм хийсэн хүүхэд шиг зэмлэл хүлээн зогсож үлдлээ. Өнгөрсөн шөнө өөрөө өөртөө өгсөн даалгаврыг төмөө инженер гэнт санаж тэрнийг сэтгэлдээ шингэтэл нэвт шувтаж шүрдэхэд бурмаад бурхнаас олон сайхан чанар заяасан болгыг олж харан сэтгэл зүрхэн сүжрээд явчих нь тэр. Хэдэн хором өнгөрсныг бүү мэд. Бүсгүй хүний сон байсан уу? Бурмаа сэтгэл ивэлтэл сайхан инээмсэглэхийг сая анзаарч суухыг ураад чамд маш их баярлсан шүү. Өнгөрсөн шөнөлөө чиний галалсан гэрт халуун бүлээ хүнжилд хавьд амраагүйгээр тав тухтай амарлаа гэхэд бурмаа би өглөө ороод угаагч зайлагч нараараа таны гэрийг галлуулж бай гэлээ. Хэрэггүй. Хартаа гэр оронтой үр хүүхэдтэй ээлжийн ажилтай хүмүүст хүндрэл учруулж яах юм? Харин чамаар л гэрээ үүрд үргэлж галлуулах хүсэлтэй байвал яах вэ? Гээд түмээ өөрөөсөө чин муухан инээмсэглэх айдлаа. Бурмаа буруу сонсов гэлтэй эгцэлж нэг харснаа харц тулгаран царайн үл мэдэг улайсхийн гарч явлаа. Бурмаа анхны орой айлмаатай, дараагийн орой дулмаатай, 3 дахь оройн ганцаар ирж төмөө инженерийн гэрийг галлаж өглөө.